бронхитыг бол цэжний рентген зураг ч юм уу CT шинжилгээгээр бол онцлох боломжтой. Цэр шингэлэх, уушиг цэвэрлэх цайнууд хамгийн их хүмүүс хэрэглэдэг те. Тэгэд энэ нь бол заавал одоо эмчийн загвараар хэрэглэх хэрэгтэй. Хүмүүс чийгшүүлэгчэндээ нөгөө эфирийн ингээд янз бүрийн одоо тоснууд үнэртүүлэгчийг нэмээд идэгтэй. Тэгэхээр тэд нар маань амьсгалын замын дарахаг өвчтэй янз бүрийн хурц үнэрт өвчнүүд нь сэтэрдэг ч юм уу эсвэл багтрах шимжүүдийг өгдөг хүмүүст бол амьсгалын зам цочрох нөлөө үзүүлээд хүчнийг нь хүндрүүлэх сэтрэх шалтгаан болж болдог. Тэгэхээр та тамхи татдаг бол уршигны хавдраар үүдэх эрсдэл танд 50% нэмэгдэж байна л гэсэн үг байна. Хэрвээ та шинж тэмдэг гарахыг хүлээвэл аль хэдийн та эмчилгээ хийхэд оройтж байна л гэсэн үг. Амьсгалын дэд замыг өрсөлдөд байгаа бид нар ханиад том уу холооны өрсөл гэд хэлээд байгаа. Амьсгалын доод зам руу буюу гуурсан холоо руу өрсөл ороод эндээс одоо ханиалгах, цэр гарах, цээж шүүгч, дуграх гэд янз бүрийн завирууд илэрч нэмэлтээр одоо гарч ирж байгаа юм бол бронхит байна гэж сэжиглэн бронхитыг бол цэжний рентген зураг ч юм уу CT шинжилгээгээр бол онцлох боломжтой. Тэрнээс гадна нэмэлтээр их юм бол цусны шинжилгээч байдаг юм уу эсвэл одоо өвслийн маркеруудыг үздэг юм уу эсвэл цэрний шинжилгээ, нэмэлт шинжилгээнүүдээр хашаа баталгаажуулах боломжтой. Ямарваа нэгэн ханиадны амьсгалын замын өвчин бол анх удаа онцлогдож гин үү? Өмнө нь байсан уу? Энэ одоо яг сэтрээд байгаа мó эсвэл огт танд өмнө байгаагүй өвчин үү гэдгээс хамааруулаад хизээ эмчид хандах вэ гэдэг чинь өөр байж болно. Ерөөсөө өмнө нь одоо бронхит онцлогдож байгаагүй, урсан алайн цэр салс ихээр ялгарч идэх ч юм уу, цээж шүүгж бачуурдаг юм шинж гарч байгаагүй хүнд илэрч байгаа бол даруйхан эмнэлэгт очсон дээрээ гэж хэлнэ. Харин архаг бронхиттэй, архаг одоо астмтай хяналтын эмчилгээ хийдэг, өөртөө тогтмол хэрэглэдэг цацлага эднэр байдаг гэх хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс маань тны ээлжинд тогтмол хэрэглэдэг эмнийхээ тунг жоох эмчилгээний тунгаар нэмдэгч үү тийм үү? Өөрийнхөө хяналтыг одоо нөгөө дэглэм алдагдаад байгаа бол тэрийгээ илүү цасдаг ч юм уу ийм арга хэмжээгээ аваад нэг 2-3 хоногтоо тэрээрээ хянаад хэрвээ таны шинж тэмдэг авж байгаа арга хэмжээнд чинь буураад ах юм бол болж гэнэ буюу хянагдаж гэнэ гэж үзнэ. Шинж тэмдэг өсөөд юм уу, завир улам бүр нэмэгдэх, халуурах, цустай зэрэг гарах, амьсгал бачуурах ч гэдэг юм уу, бүр ийм хүндэрч байгаа шинжүүд гараад ах юм бол аль болох хурдан эмнэлэгт очих хэрэгтэй л гэсэн. Цэр шингэлэх, уушиг цэвэрлэх цайнууд хамгийн их хүмүүс хэрэглэдэг те. Тэгэд энэ нь бол заавал одоо эмчийн загвараар хэрэглэх хэрэгтэй. Буруу одоо өвчнийхээ үе шатны дээр цэр хохлох юм ч юм уу, цэр хохлох, уушиг цэвэрлэх хэмиг за их биш байлаа гэсэн яг зөвшөөрөгдсөн тунгийн дагуу ууснаар бол энэ эмчилгээ болж чадахгүй. Харин түрүү яриад байсан архаг өвчтэй хүмүүс энэ маань одоо ингээд сэтрээд байна, ийм байна гэвэл эмчтэйгээ ярилцаж тохирсны дагуу өмнө нь хэрэгжилжсэн уушиг цэвэрлэх арга хэмжээнүүдийг бол авч болно. Түүнээс биш ханиад хүртлээд гэл хамгийн ихний ээлжинд одоо уудаг юм АЦЦ бол бишээ л гэсэн үг байхгүй юу? Хэдийн насны хүнд өхөө, өндөр настай хүн байна уу, хүүхэд байна уу гэдгээс хамаараад цэр хохлох юмнуудыг бол уулах уу, уулахгүй юу, уулбал ямар тунгаар уух уу, өдрийн аль цагт уух уу гэдэг чинь бол эмчийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу хийвэл зүгээр. Уушиг цэвэрлж байгаа процесс гэдэг маань бол амьсгалын замыг цэвэрлээд байгаа үйл ажиллагаагаа л хилээд байгаа болохоос ш хүчил төрөгчийг тухайн үедээ нэг удаадаа сайн авлаа гэдэг амьсгалын зам цэвэршиж байгаа гэсэн асуудал биш. Тухайн үедээ л амьсгалж байгаа агаар маань цэвэрхэн, биед орж байгаа хүчил төрөгч маань хангалттай сайн. Тэрүүгээрээ дамжаад одоо эд хэсэгт явагдаж байгаа бодисын солилцоо бол хангалттай сайн явагдах одоо дэмжлэг үзүүлж байна л гэсэн үг аахгүй. Түүнээс биш одоо тэр маань уушиг цэвэрлж байгаа гэсэн үг бол ерөөсөө бишээ гэж хэлмээр байна. Агаарын чигшил их байгаа, өрөөний агаар чиглэлтэй хүнд болоод ирэнгүүт бага насны хүүхдэд ч юм уу, хэвтлийн хүмүүст ч юм уу эсэргээрээ муу нөлөө үзүүлээд уушигны өрслүүдийг үүсгэх гэдэг юм уу, ийм нөхцөлийг бүртгүүлж өгдөг байхгүй. Тийм болохоор зэрэг чигшүүлэгчийг байнга ч юм уу дандаа унтлагын өрөөндөө асааж хундаг ч гэдэг юм уу энэ бол эмч тохиромжтой бол бишээ. Харин өрөөний хуурайшилтай ч юм уу агаарын чиглэлгээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа цэвэрлэгээний дараа хэрэглэж байгаа бол тодорхой хугацаагаар хэрэглээд зоож болно. Хүмүүс чигшүүлэгчэндээ нөгөө эфирийн ингээд янз бүрийн одоо тоснууд үнэртүүлэгчийг нэмээд идэгтэй. Тэгэхээр тэд нар маань амьсгалын замын дарахаг өвчтэй янз бүрийн хурц үнэрт өвчнүүд нь сэтэрдэг ч юм уу эсвэл багтрах шимжүүдийг өгдөг хүмүүст бол амьсгалын зам цочрох нөлөө үзүүлээд хүчнийг нь хүндрүүлэх сэтрэх шалтгаан болж болдог. Муу гэдэг байгаа юм бол биш. Гэхдээ яг тунгийн тохируулж зөв хэрэглэхгүй бол уушигны өвчнүүдийг бас жоохон сэтрэх ийм талтай байдаг учраас болгоомжтой хэрэглээрэй л гэсэн. Цэвэршүүлэгчийн хувьд бол өрөөнд дотор байгаа агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр одоо өөртөө сороод агарыг цэвэршүүлж байгаа учраас тодорхой хэмжээгээр бол илүү ач холбогдолтой. Ялангуяа манайх шиг ийм өвлийн улиралд гэрч доторх ч гэсэн агаарын одоо бохирдол үүсэх гэдэг нөхцөлд бол илүү зүгээрээ гэсэн үг байхгүй юу? Дээрэс нь бас бид нар гэрч дотроо галт үлдэг
газын плетгэн дээр хоол хийдэг ч гэдэг юм уу тий. Иймэрхүү тохиолдолд эсвэл гэрийнх нь одоо хэн нэгэн хүн ч юм уу эсвэл хүүхдүүд нь ч юм уу ханиад хүрсэн үед өрөөнийхөө доторх агарыг цэвэршүүлэхийн тулд агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж болно. Гэхдээ мэдээж бас л яг чийшүүлэгчтэй адилхан унтж байгаа одоо цагийн турш юм уу 24 цагийн туршид бол асаахад дээ гэсэн үг бол ерөөсөө биш байхгүй юу. Тодорхой давтамжтайгаар тодорхой шаардлагатай үедээ зөв хэрэглэх юм бол ач холбогдолтой гэсэн үг. Чийшүүлэгчээсээ илүү ач холбогдолтой. Амьсгалын замын өвчнөөс та сэргийлэхийн тулд хамгийн нэгдүгээр нь та маск зүүх хэрэгтэй. Ялангуяа улирлын чанартай ханиад томууд игдэж байгаа үед бол олон нийтийн газраар явах үед юм уу ядаж имлэг сургуультай явахдаа маск зүүж авах хэрэгтэй. Тэрийн хамрын үд төвчийн хэсэгт үстэй хэсэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэсэг маань бол хүйтэн агарыг бүлээцүүлээд бид нар бүлийн агараар амьсгалдаг гэсэн үг байхгүй юу? Өндөр химийн хүйтэнд удаан байх тусмаа бүлээцүүлэх чадвар нь сулраад илүү хүйтэн агаараар цаашаа амьсгалаад байгаа гэсэн үг. Агаарт сайхан эрүүл болох гэсэн биш. Хүйтэн агаараар удаан амьсгалснаасаа болоод хоолой амзэлгүүр маань дараад өвдөөд ингээд эсрэгээрээ явах гэхээр шинэ өвчин авах нөхцөл бүрддэг. Болонд ингээд очиж тоглох байгаа бол мэдээж 30 минут болоод ирэхгүй илүү удаан цагаар байна. Тэгэхээр тэр үедээ бол танд юу хэрэгтэй вэ гэхээр дулаан баригчтай амны хаалтнууд, оролтнууд зориултын энэ юмнуудыг хэрэглэх юм бол таны хоол амзэлгүүр даарснасаа болоод өвдөхгүй л гэсэн үг. Хоёрдугаарт нь гэх юм бол бид нар вакцинжуулалтанд илүү сайн хамрагдах хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр та халдвар авсан ч гэсэн хүндрэхгүй байх боломжийг чинь нэгдүгээр тангаж өгнө. Хоёрдугаар тэгвэл шинж тэмдэггүйгээр халдвар өнгөрөх боломжийг бас бид нарт олгодог учраас ер нь бол вакцинжуулалт сайн хийж байгаа хэрэгтэй. Гуравдугаарт нь гэх юм бол халдвар аваад өвдлөө, ханиад том өрлөө, эсвэл хатгаа авлаа, бронхит зэдэрлээ гэж бодоход цаг тухайд нь мэрэгжлийн эмчтэй зөвлөөд төгс эмчилж авах хэрэгтэй. Тэгхийн болвол амьсгалын замын өшгөний архаг өвчнүүдээр хүндрэхгүй байнгын одоо эмнэлгийн тусламж танд шаардлагатай болохгүй байх боломжтой л гэж байна. Дор хаяж 50% тамхи үсгдэгэ гэж үздэг байхгүй. Тэгэхээр та тамхи татдаг бол өшгөний хавдраар үүдэх эрсдэл танд 50% нэмэгдэж байна л гэсэн үг байна. Дээрээс нэмээд удамшлын хүчин зүйл хийнэ үү гэдгийг бол хамаарах үзэх ёстой. Дээрээс нэмээд та уул уурхайд ажилтдаг ч гэдэг юм уу тийм ямар нэгэн байдлаар өшгөний хавдар үсгэж болохгүй тийм гагнуур хийдэг ч гэдэг юм уу тийм хортой нөхцөлд ажилладаг бол энэ маань бас эрсдлийг чинь нэмэгдүүлээд өгч байна гэсэн үг байхгүй. За тэгээд дахиад хамгийн сүүлдээ ямар ч одоо шинийн өвчин туслах хүн таниад хүрлээхэд им хэрэглэдэггүй төгс эмчилдэггүй эмээ хэдхэн хоног уугаад тэгээд хайчдаг ийм хүмүүст бол ушигны замын халдвар төвчнөр дахин өвдөд байх нь бас энэ хавдар үсэх эрсдлийг нэмэгдүүлж өгдөг байхгүй. Тэгэхээр зэрэг танд энэ эрсдэл хүчин зүйлүүд хэдий ч нэ олон ингээд нэмэгдээд ах тусам та урьдчилан сэргийлэх үзлэгтчээс дэш наснда дор хаяж 2 жилд нэг удаа орчих хэвээр л ингэж зөвлөмөр байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр л ер нь бол илрүүлэх боломжтой. Хавдар маань шинж тэмдэг бол тодорхой илэрдэггүй. Нилээн хүндрээд ирэхээрээ ханиалгах, цусны судлуудыг гэмтээгээд ирэхээр тусдаа зэрэг гарах. За бүр гялтан хальсанд ойрхон байрлаад ирсэн цээж өвдөх ч гэх юм уу тий. Өөр эрхтний үсэрхийлэл болохоор тэр эрхтнийхаа шинж тэмдгүүдээр илрэх. Эсвэл энэ дэр ингээд хаваагаад ингээд чинрээд өвдөд идэг болцсон ч гэдэг юм уу. Ингээд нэг огт тийм анзаарахдаггүй шинжээр бол илэрч болно. Гэхдээ бол хэрвээ та шинж тэмдэг гарахыг хүлээвэл аль хэдийн та эмчилгээ хийхэд оройтж байна л гэсэн үг.